1936 оны Донду ес, Улаанбаатар хотын гудамжны уулзуурт Эрэм модон заагч барьсан хүн машин тэргийг нааш цааш нь дахин өнгөрүүлэх болжээ. Тэд нар бол тэр үед байгуулагдсан өөрийн тэргийг байцаах хэлтсийн зохицуулагчид байсан. Түүнээс хойш улс их Орманы хөгжин төрөл бүрийн автомашин механизм манай амьдралд улам бүр нэвтэрч, зохицуулагчдын ажиллаж улс нийгмийн олон талтай амьдралтай нэг туйлдаатай өргөн хүрээтэй болжээ. Ард түмнийхэн ашиг сонирхлыг хамгаалан нийгмийн социалист харьцаа хэвъяс дэг жирмийг тогтоон хөвшүүлэхэд чухал үр гүйцэтгэдэг улсын автотехникийн хэргийг шалган байцаах газрын нэр хүнд нөсөн бэхжиж ард түмнийхэн дунд энэ хамт олон автохан гэж алдарсан юм. Икорныхон хөтгөдөд гудамж замын хөдөлгөөнийг дэг журамтай болгох, явган зорчигчдын аюул ослогоо байдлыг хангах, автотеврийн осол зөрчилөөс урдчлан сэргийлэх талаар намард түмнийхэн итгэн хүлээлгсэн хариуцлагатай үргээ эднийхэн нэр төртэй биелүүлж байдаг юм. Автотеврийн байгууллагын үүсэл өгчил түүхэн замналтай салшгүй холбоотой хөгжиж ирсэн энэ байгууллагын олон талт үйл ажиллагааны үндсэн гол чиглэл бол авто хөсгөн хөдөлгөөнийг зохицуулах явдал юм. Авто хөсгөн жаалаатар хортой хангайгаар игнэвэрэ зөвлөж яваарай. Явган зорчигчд гартай согтойгоо гараарай. Авто хөсгөн жаалаатар хортой хангайгаар хортойгоо барьж яваарай. Явган зорчигчд гартай согтойгоо гараарай. Дээрэн дагавар замнэтэр гараарай. Хэрвээ энэ жолооч гэрэл дохой зөрчснөөс болж машин техникийн эвдэж хүн хилэмгдүүлсэн бол яа? Тийм харамсалтай явдал гаргахгүй тулд зохицуулагчид дөрмөнд заагдсан арга хэмжээг олгогдсон эрхийнхээ дагуу авах шаардлагатай болдог. Энэ бол та ямагт анхаарал сэрэмжтэй яв гэсэн сануулгыг ард түмний төлөөлөн өгч байгаа явдал юм. Үүнийг зарим хүмүүс автохан хэтэрхий хатуу ширүүн гэж ярих явдал байдаг. Замын хөдөлгөөний дүрм байгаагүй. Улсын автотехникийн хэргийг шалган байцаах алба байдгүй байсан бол гудамжны хөдөлгөөн иймэрхүү явагдах байсан байх. Ийм замбраагүй байлгахгүй тулд иргэдийнхэн аминаас амгад нь тайван байдаг социалист өмчийг хамгаалахаар намард түмэндэн тангар өргөөд ээлжгүй цагийн манаанд зогсож байдаг хамт олон бол автотехник юм. Улсынхаа нутаг дэвсгэрт гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автотеврийн салбарт хэв журам гэмт хэргийн зөрчилгөө байлган нам улс хөдөлмөрийн сахилгыг амьдрал хэрэгжүүлэхэд зохицуулагч, байцаагч бүрээс их мэдлэг, чадвар, хүнлэг сэтгэл шаардлагатай. Өнөөдөр манай иргэн бүр нийгмийн эрх ашигыг урдлаг болгон төр улсынхан хууль дүрмийг амьдрал хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байна. Тэр тусмаа социалист өмчийн нэг хэсэг болсон дусал шатхуун бүрийн хэмнэх хөдөлгөөн өрнүүлж байхад зарим нэг жолооч бензин тусыг гамнахгүй зарцуулах явдал байсаар байна. Энэ жолооч нар зөвхөн шатхуун илүү зарцуулж улсад хохирол учруулаад зогсоогүй. Сайхан хотынхон соёлч байдал агаар орчныг бохирдуулан өөрийнхөө болов иргэдийнхэн эрүүл мэндийг хордуулж байгаа нь харамсалтай. Улсаар ингэж жоохон бүх салбарт автомашин бүр нэгтгэж ачаа тийш зөөх явдал өдрөөс өдөр төсч байна. Алба нийчвэ. Амин нийчвэ. Энэ бол улсын тээврийн хэрэгсэл. Энэ машинуудыг хөдлөх болгонд улсын шатхуун урсж байгаа. Иймд нийгмийн тэр хөрөнгийг үр ашигтай зарцуулах явдалд хяналттай хүн зөвхөн автоехны төдийгүй иргэн бүрийн үүрэг билээ.
Автотехникийн хэргийг шулган байцаах газрын хамт олонны ажил үйлс их орныхон амьдралтай салшгүй холбоотой. Намрын хадлан тариа хураалтын үед ч хахир өвлийн цаг зуурын бэрхшээлтэй үед ч шаардлагатай машин техникийн бэлтгэлийг хангуулан гаргах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэн улс ардын ижихэн ээлж цэцэрлэлтийг биелүүлэхэд автотехан ард түмэндээ тусалж байдаг. Жилийн үед усан бороо цасан шуурганаас өксүүлээд зохицуулагч, сэргийлэгчдийн төвчээр хатуужлыг шалгасан тохиолдол бишгүй байдаг. Тээврийн хэрэгсэл зөвхөн автомашинаар хязгаарлагдах болжээ. Манай орны үндэсэг уламбарт ажиллаж байгаа төрөл бүрийн тээврийн хэрэгсэл, машин механизмын ашиглалт, засвар хадгалалтанд улсын хяналт тавихад өдөр нутагт ажиллаж байгаа байцаагчид их үүрэг гүйцэтгэдэг. Замгүй газраар зам гарган газрын хөрсийг эвдэн байгаль орчныг бохирдуулах явдал бидний дунд байсаар л байна. Хүмүүсийг зөвхөн техниктэй төдийгүй байгальтай, улсын өмчтэй, эзний ёсоор харьцаж сургахад автотехан хүч хямралтай зориулж байдаг. Автотехникийн газрын зөвхөн жолооч нартай ажилдаг юм биш. Аль ч улс оронд даган мөрдөд орчин үеийн соёлтой хүмүүрийн мэдвэл зохих нийгмийн хэрэгцээ болсон замын хөдөлгөөний төрмийг явган зорчигчдод хэвшүүлэхэд автотехан бидэнд тусалдаг. Иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө аливаа ослоос урдчлан сэргийлсэн талбарын арга хэмжээ авч байдаг боловч зарим нэг явган зорчигчийн буруугаас юм уу? Аль нэг жолооч бүрэн бус техниктэй явснаас, үгүй бол хурд тохируулаагүйгээс, эсвэл согтуугаараа жолоо барьж явснаас ингэж осолд орж улсын өмчийг сүйтгэж хүний амин насыг бүрлэх явдал гардаг. Техникийн газрын хамт олон ямар ч ээлжтэй хэргийн учрыг олж илрүүлж чадах баялаг туршлагатай өндөр боловсралтай улсаа. 1985 онд улсын хэмжээгээр 1000 тээврийн хэрэгсэл тутмаас гарсан зам тээврийн гэмт хэргийг 1975 оныхтай харьцуулахад 18.3% буурч автомашинаас шалтгаалсан гэмт хэргийн тоо жилээс жилд зөөрч байгаа нь автотехны олон талт ажлын нэгэн үзүүлэлттэй.
1936 онд улсын хэмжээнд байсан автомашин жолоочийг өнөөдөр ихтэй харьцуулахад автомашины тоо 120, жолоочийн тоо 233 дахин өсснийг үзэхэд улсын автотехникийн хэргийг шалган байцаах газрын ажлын цар хүрээ далайцын өсөлт хэлхний харагдана. Улсын автомашин механизм бусад тээврийн хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэлийн ажилд орчин үеийн шинжлэх ухааны техник, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэд дарга ажиллагаа нэвтэрч улам боловсронгуй болсоор байна. Гэсэн ч автотехникийн албаныхны ажлын чанар орчин үеийн тоног төхөөрөмжөөс гадна гол нь тус байгууллагын бие бүрэлдээний мэдлэг чадвар, сонор, сэрэмж, авхаалж, самба, зориг зүтгэлээс шалтгаалдаг. Улс нийгмийн хөгжлийг төрүүлэхийн тулд бие хайргийн үнэнчээр хөдөлмөрлөж байгаа манай алдарт тээвэрчдийн 20% нь мэрэгжлийн 1-2 дугаар зэрэгтэй, 26.8% нь дээд тусгай мэрэгжлийн дунд боловсралтай хүмүүс болжээ. Жилээс жилд манай жолооч нарын мэрэгжлийн төвшин техникийн мэдлэг өсөж байгаа боловч авто хөсгөөс шалтгаалах хослын дэглээс бүрдчлэн сэргийлэх бүх талын арга хэмжээг авах явдал чухал хэвээрэн байсаар байна. Үүнтэй уялдан жолооч, механик жуулагчдын онолын мэдлэгийг улам дээшлүүлэн тэдний мэрэгжлийн ур чадварыг өндөржүүлэх явдал тавилан чуулгалтыг чанаржуулах нь автотехникийн өмнө урд урдийнхаас илүү төвлөрсөн. Автотээврийн байгууллага дээр хийгдэх техникийн үйлчлэгийг чанаржуулан, хууль дүрмийг биелүүлэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар жолооч нарын дунд зохиож байгаа ажил олон талтай, баялаг болон чанардсны үр дүнд осол зөрчилгүй, автожоггүй, хамт олонний тоо жил бүр нэмэгдэж, эзэмссэн машин техникийн хайр гамтай, он удаан жил эдэлж байгаа осолгүй манлай тэргүүний тээвэрчдийн игнэ өссөөр байна. Байгууллагын үйл ажиллагаа ард түмний хэмнэрх ашигт бүрэн нийцэж байдаг учраас түүнд иргэдийн оролцоо жилээс жилд өсөж байна. Одоо манай улсад ардын нөхрөлийн мянга шахам гишүүд, пионер сурагчдын өсвөрийн зохицуулагчдын олон зуун постууд, хот суурин удамж замын хөдөлгөөнийг соёлж боловсон, осол ингэгдлгүй байлгахын тулд автотехниктэй мөр зэрэгцэн ажиллаж тэдэнд тусалж байдаг. Энэ нь автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдийг осол зөрчлөөс урдчлан сэргийлэх ажил бүх нийтийн шинжтэй болж байгаагийн илэрлэг юм. Ард түмнийхэн энэ гүн тусалцаанд автотехникийн хэргийг шалган байцаах газрын ажлын амжилт энэ хамт олонний хүч чадлын хөв сурвалж оршдог юм. Автотехникийн хэргийг шалган байцаах газар нь манай орны социалист бүтээн байгуулалтанд саад болж байгаа зөвлөлтөд шийдвэртэй тэмцсэн
улс нийгмийн аюулгүй байдлыг хангахын тулд байдаг. Монгол Ардын Хөсгөл намын 19 дуурай хурлаас энэ байгууллагын ажлын ойрын зорилтыг тодорхойлон тээврийн хэрэгслийн даацыг дутуу ашиглах, ачааг гэмтэж өргөдүүлэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, уг ажилд тавихналтыг хүчтэй болгох нь чухал байна гэж заасан юм. Намынхан шийдвэрийг амьдрал хэрэгжүүлэхийн тулд энэ дайчинхан тулан их хорон ард түмэндэн өргөсөн тангарагтай мөнчээр цагийнхаа ээлжгүй манаанд зогссоор байна. Бүгд найрамдах Монгол ард улсын иргэн бий. Бүгд найрамдах Монгол ард улсын тагсан сэргийлэх байгууллагын ажилд орохдоо тангараг өргөж их орон намдастаа хэзээд үн шударга эрсэг зоригтой сахилга баттай өндөр сонор сөрөмжтэй ажилтан байж улсын ба албаны нууцыг хатуу хадгадан социалист хууль ёсыг нарийн чанд биелүүлэхийг ёсгон тангаргалъя. Бүгд найрамдах Монгол ард улсын нийгмийн ба төрийн байгууллагад социалист өмч ард иргэдийн эрх ашиг социалист хэл журмыг гэмт халдлагаас сэргээдэн хамгаалах талаар надад даалгагдсан бүх үүргийг үн чударгаар биелүүлж хүч чадал шаардлагууд амь насаач хайрлахгүй зүтгэхийг батлан тангаргалъя. Хэрв энэ тангараа зөрчивөл бүгд найрамдах Монгол ард улсын хуулийн хатуу цайрлал хүлээхэд бэлхэн.